За хай манайхаа би тэд нэг юм терминал 21 гэдэг Паттайягийн хамгийн том молд хурж ирсэн байна. Тэгээд бүр амар том юм байна. Сая тэнд би тэд хоол идчихэд гарч ирсэн. Тэгвэл сонирхолтой юм байна. Олон орны хоолтой, олон сонголттой. Тэгээд үнэн хамгийн гол нь айгүй дажгүй хямдхан юм байна. Пие 21 гэдэг. Тэгээд тэнд 100 баатаар хоол идчихэд гараад ирлээ. За тэгээд энэ хавар бас явж сонирхож үзье. Амар том зөндөө их юм байна. Бүр ингээд толгой эргэж ийн. Тэр дээр юм хүүхдийн тоглоомны газартай. Тэгээ бас кино театр байсан. Тэгээ саяны хоолны газар бол юу юм бэ? Хүн бэлэн мөнгө төлөөд карт авдаг юм байна. Гэхдээ картаар төлөөд одоо нөх хоолны толон авъя гэсэн чинь болохгүй гинэ. Заавал бэлэн мөнгө гэж юм. Тийм болохоор бэлэн мөнгө татаад хүрээд ирвэл бас дажгүй юм байна. Нэгэн дараа камер тавлаа. Нэг нөх. Дөнгөж сэрцсэн байгаа шүү. Дөнгөж сэрээс сүнс нь ирээг байна миний. Жохон ууртай. Жохон ууртай. Битэр нэг ийм арал дээр ирэхийг хүсэж ийсэн. Түн бууж гэсэн, бом бууж гэсэн. Тэ. Тэд тэнд буусан тэ Бангкок. Иш нөө.มีตัวสอบถามพนักงานได้เลยนะคะ
เมย์แกบอกว่าถ้ามีงานอะไรก็บอกในไลน์กลุ่มหน่อยเด้อแฮปปี้ ยอดมันขายเงียบเหรอหรือว่าไงไม่มีหรือเปล่าเนี่ยเดี๋ยวมันก็มีงานเขาดาวเนี่ย Thank you. ไปเลย Thank you. За ээж энэ хараа нэг энэ хараа. Ээж энэ бичиж байна хараа. Аав. Энэ шууд бич. 누구네? За нэгүний ойр жоохон ханиалгаад би юм уу эс одоо яаж ийна дажгүй юу гайгүй юу оо тэгээ яг хөө байжсан штэ гэж юм. Ёо намайг өсгөж. Ёо. За бид гурав дараагийнхаа хот руу ирсэн байна. Паттайя гэдэг. Паттайяг ер нь яагаад сонгох болсон бэ гэхээр бид тэр нэг юм том хотын vibeтай. Тэгээ бас нэг юм бичтэй, далаа эрэхтэй тийм газар баймаар байсан хгүй. Тэгээд Паттайяг судлаад үзсэн чинь ерөөдөө ууг нь бол шоуны хот. Гэхдээ бид тэр яг vibe-ын таарж исэн гэх юм уу. Буудлан ч гэсэн яг гоё газар бид тэр олсон. Яг юм далаа эрэг дээр гэхдээ бас яг юм том хоттой хажууд. Тэгэхээр бид тэр тийм юмдаа ойрхон аюу гоё байгаа. Том гоё моолоор хийсэд гоё дэлгүүр орох юм бол моол байна уу байна. Далаа эрэг энд ингээ байна уу байна. Тэгээ Минжигийн хүсэж байгаа шопинг хиймээр байгаа газар бүгд бэлэн байгаа учраас энэ ч аюу гоё тааламжтай таатай байна. Тэгээд энэ ч одоо нэг 7 хоног нь тэгээд 2-3 хоног бол бичлэг хийхгүй зүгээр юу ч хийхгүйгээр сайхан амарна гэж бодож байгаа. Тэгээд үлдсэн нэг 3 хоногт нь энэ ч гоё бичлэг хийгээд байна гэж битээр төлөвлөсөн байгаа. Тэгэхгүй яг нөө бичлэг хийгээ яваад тахлаар чинь битээр ч бас яг заримдаа ингээд яг өөрсдөө анхаарах тийм фокус алдчих гад байдаг хгүй. Тэгэхээр яг энэ ч бол яг 3 хоног бол ямар ч бичлэг хийхгүй сайхан амраад нэг бас амраагаад өөрсдөө гоё амарна гэж бодож байна. За тэгээ бас ойрд хүүхд бас ханиалгаа мушин гоожод хэцүү байсан болохоор бас бичлэг бичээгүй нэг хөл хараад аа бүржиж өгч. Тэгээд одоо гайгүй болж ийн тийм ээ. Ер нь ингээд жоохон хүүхдтэй аяллаад туршлах суучлаа гэж үзэх юм уу те. Дараа шууд ийм юм дээр анхаарах юм байна гэж бодогдож байна. Яашгүй. Өшгөлний дараа дүүр байхгүй. Нэг хөл наа өшгөлөд авах танаа харж байна тэр. За тэгээд удахгүй битээр энэ бодлого гоё танилцуулнаа. Батай ихтээс нилээн завгүй юм гэж бүр нилээн яг хот дотор бол бууж гисэн. Тэгээд далайгийнхаа ойрт бол айгу тайван амуухан
Яг л ийм хоёр талтай гэдэг. Бас нэг аралтай ойрхон тийш очиж үзсэн. Айгу бөхчм халуун байсан. Дараа ирийнэ бүр яриулахгүй шиглээ. Эндээс зураг даруул үнэн гоё харагдаж байна гинэ. Хүүтэн байна уу? Út устай минь. За би та хэдэд буудлынхаа нэг хэсэгхэн зүйлсээс танилцуулъя. Тэгээ манай буудал болохоор айгүй том буудал байлээ. Heritage гэдэг нэртэй. Голдоо ийм том. Үнэхээр том пүүлтэй. Энэ пүүлтэйгээ залгаа өргөнүүд нас аюу гоё юм байлаа. Шууд одоо өргөнөөсөө гарч ирэл ердөөсөө пүүл биелэн. За тэгээ энэ болохоор манай лобби байгаа. Лобби буюу одоо ресепшн гэх юм уу. Лобби тэнцэнээс орж ирлээ. Лоббиноосоо гарч ирлээ. Ийшээ эргээл гайхалтай гоё зүйл багтж байгаа байхгүй юу. Айгуу том пүүл байгаа байхгүй. Одоо энэ ингээд тэр чигтээ пүүл гэ бодтоо. Маш том пүүл. Үнэхээр гоё. За тэгээд мэдээж энэнгээр нь ингээд пүүл рүүгээ оръё заяа хэлээ. За би пүүл рүүгээ ороод ирлээ. Пүүл рүү орж ирээд бол ёо янз юм байна штэ. Гайхалтай. Ард ингээ гоё нар жаргаж байна. Камерын дээр яг гоё харагддаггүй. Гэхдээ ингээд харах юм бол бүр үнэхээр гайхалтай байна. Одоо тэнд нар жаргаж байгаа байхгүй юу? Зя би яадаг ч гэсэн яваа та хэдэд харуулъя заяа. Зя тэнцээ нэгүнэ ээжтэйгээ цуг жаргаж байна. Энд нэг том барилга. Тэр чигтээ зочд буудал. Энэ ингээ тэр чигтээ зочд буудал. Тэгээ голдоо нэг бүр ийм том пүүлтэй. Чи юу гэсэн үг вэ? Энэ дахиад ийм одоо ийм пүүлний хэсэгтэй. Тэгээ болоогүй заяа. Ийшээгээ буугаад энд бас дахиад пүүл. Ингээд тэр чигтээ пүүл. Тэгээд тийшээгээ жоохон явбал далаа эрг байгаа. Үнэхээр гоё. Одоо зочд буудлаасаа хитгэн алхаал далаа эрг бэлэн. Одоо та хэд яг тэнд харж байгаа хэсэгтээ ресторантай тэнцээс өглөөнийхөө цайгаа уун. Энэ буудал бол нэр үнэхээр таалагдж байна. Паттаяд одоо big city life, том хотын амьдралыг гоё юм далаа эрэхтэй хослуулсан яг тийм нэг Минжибтэрийн хайж исэн нэг тийм зүйл гэх юм уу. За тэгээ ерөнхийдөө битээр бол яг нэг иймэрхүү vibeтай буудлыг тэгээ бас хотыг хайж исэн далаа эрэхтэйгээ маш ойрхон том хоттой зэрэгцсэн тэгээ дээрээс нь далаа эрэг дээр тийм хотыг хайж исэн. Тэгээ Паттайя бол яг Бангкоктой ойрхон болохоор битээр хамгийн зөв сонголт байсан. Яг тэгэхээр жоохон хөвгтэй учраас бит хоёр одоо хол газар заваар явах ямар ч боломжгүй. Жоохон хөвгт мэдээж ядарна завин дээр. Тийм болохоор бит хоёр далаа эрэг дээр мөн дээрээс нь том хотод байж байгаа учраас битээрт бол энд аягүй их таалагдж байгаа. За тэгээ манай найз бол хэлсэн л дээ Паттайя ч юм бол ерөнхийдөө тийм шоуны хот юм шүү. Тэгээ шоуны хотод дими юм шүү гэд хэлсэн. Шоунаас нь хол ийм гоё сайхан буудалд ирээд байрлах боломжтой учраас бид хоёр Паттайяг сонгосон байгаа. Паттайя гэдэг хотыг. Манай найзын хэлсэн бол зөв байлаа. Үнэхээр шоу болдгоо гэвэл болдог. Паттайяд бол аимшигтай шоуны хот юм байлаа. Тэр нэг хальт нэг жоохон төвийнхэн тэр алхдаг гудмаар нь алхаж үзсэн. Тэгэхэд бол бүр үнэхээр шоуны хот гэдэг нь бол шууд мэдэгдэжээ. Паттайя бол яалтчгүй. Паттайяд бол ирсэндээ бол баяртай байна. Энд ч сайхан 7 хоног одоо юу ч хийхгүйгээр буудалдаа далаа эрэг дээр ойрхон сайхан амарна. Дундуур нь тэгээд гой том моолууд байгаа учраас гой моолуудаар явж шопинг хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд мэдээж шопинг хийгээд амарч явж байгаа улсууд ч бас яг байнгын бичлэг хийгээд байж чадахгүй. Тэгэхээр бид тэрийг бичлэг хийхгүйгээр нэг 3-4 хоног сайхан амрий гэж бодож байгаа. Тэгээ 3-4 хоног юу ч хийхгүйгээр сайхан амарсныхаа дараагаар та хэдэд сайхан гойго бичлэгүүдийг харуулах болно. За би тэгээ ингээд ресторанныхаа гадаа ирсэн байна. Тэгээ ресторанаасаа жоохон эргээл өрдөөсөө ингээл шууд далаа эрг байгаа байхгүй. Одоо би та хэдэд харуулъя л да. Ингээ шууд далаа эрэг дээр ирчихэж байгаа. Би ингээл өрдөөс нэг буудлаасаа нэг 10 алхсан уу яасан. Тэгээ шууд ингээд сайхан далаа эрэг дээр хүрээд ирж байгаа юм.
За энэ ч тэгээд мэдээж хүний хэрэгцээтэй бүх зүйлс байна. За далайн эрэг гэснээс нэрээ ийм мопедыг бол энэ ч өстой айхтар ундаг юм байлээ хүмүүс. За ингээд далайн эрэгээ би та хэдэд харууллаа. Одоо миний хэлэлцлэн минжээ нэгүнэ бид гурав жоохон амралт авах хэрэгтэй байна. Сайхан буудалтай юу ч бодохгүйгээр сайхан амрыг гэж бодож байна. Яг нар жаргаж байгаа үед бол энэ бас үнэхээр гоё харагдсан юм байна. Гайхалтай гоё. За хэдүүлээ тэгээд одоо минжээ нэгүнэ хоёр дээр буцаж очие. Манай хоёр юу юу хийж байна. Нэгүнэ бол айгүй ядарсан өөрхий. Чи бит хоёр аваад ко явъя гэдэг нэг арал руу завин дээр нэлийн удаа явсан. Тэгээд тэр завин дээр явахдаа бас нэлээд ядарсан баха. Угсаа яаж утсан. Том хүн бит хоёр завин дээр нэг цаг гарм явал амар ядарч байгаа юм чи. Нэгүнэ бол бас аюу хэцүүсэн баг. Битэрээс ярьжсэн ко явъя гэдэг тэр арал руу явахгүйгээр зүгээр Пхукет дээр нэг зүгээр сайхан 7 хоног амардаг байж тэгээд. Гэтэ яг хөө тэгээд мэдээч аялал юм чи сайхан. Юм болгон дээр тэгээд шалчганаад байхгүй хүн шиг сайхан явъя л гэж бодож байгаа. За нэгүнэ мөн байж чинь тэгэхээр би тэр хоёрыг камер дээр харуулдаг боллоо. Үнэхээр гайхалтай байна. Буудал бол үнэхээр таалагдчихна. Шууд пүүл рүү би одоо орлоо. Янз. Эцэнээс бол тэр нар жаргаж байгаа маргаж байгаа бол үнэхээр гайхамшигтай харагдаж байна. Гайхалтай. Манайх маялж хагаад микрофон усан унгаа хийчлаа.